За одоо би нэг бас нэг гоё тамирд дасгал заая гэж бодож байна л дээ. Баяр баясгалаар эрүүлж их хорыг тайлах бөмбөгн наадам. За энэ шүү дээ энэ пимпанчио. За энэ бөмбөгийг ба шүү дээ. Ширээний дэсний бөмбөгийг ингээд цоолно хадаас шүү дээ. Энэ хадаасаар ингээд цоолчихж байгаа байхгүй. Ямархаа энэ чинь ингээд цоолчтой. За ингээд цоолчихноо бас санаагаа байна. За ингээд цоолчиход жоо хоног гарч шүү дээ. За энд бол харьцах юм байна. Тэгээд энэ утастай зүү маш урт утастай зүү. Нэлээд бүх утас байх хэрэгтэй. Ингээд утастай зүү. За энэ зүүгэн барьж яваад энэгээр оруулаад тэгээд энэ ховчоор барьж яваад ингээд цоолоод байгаа дэрэн шүү дээ. За энэ ч за ингээд сайхан болчихж байгаа. За энэ бол одоо миний бас нэг зохион бүтээсэн нэг зүйлийн одоо баясал наадж ягаад баясж ягаад хорыг тайлах гэсэн юм. Бөмбөгөөр хор тайлах юм юу юм аа. Энэ дотор бол сэтгэлийн хорыг тайлж болно, тийм ээ хөлзөөрөн өөзөлийн хорыг тайлж болно, ийм хор тайлах юм. Энэ бөмбөгүүдийг бол наад нэг ширээний тест тавьчихад үнтэй тавьднаас чинь нөхцөл шаардлага их өндөр шүү дээ. Тэгээд настай хүн юм уу, хөл муутай хүн юм уу, суугаа хүн юм уу, энэ тавлах хэцүү шүү дээ. Тийм бол дотор ийм юм байна. Энийг ингээд өөрөө ингээд зогсож яадаг. Тэгээд ямар нэгэн маягтай бүр зогсож болно шүү дээ. За ингээд нэг зохиол ингээд гэхдээ энэ юугаар бэлтгэл зогсолтоо зогсуул гэсэн шиг. Ингээд бэлтгэл зогсолтоо зогсоо. Тэгээд ингээд хөдөлгөөнтэй яа зогсож яах вэ? Хоёрын зогсохгүй болох юм байна. Ингээд зохиол ирэлжээв. За ингээд зохиол. За татаагаа. Тэдний дараа энэ дээр дарваад нэг очир байна шүү дээ. Ийшээ хараад ирэхээр нэгэн дээр нэгэн дор багтаа. Ингээд зохиол. Ийшээ эргээд ирэхээр нэгэн дээр нэгэн дор. Тэр гараас хорчих шүү дээ. Тэгээд дороо ингээд. Тэгээд ингээд зохиол. Заавал тэр юугаар ингээд зохиол байлаа харсууд. Энэ бол яадаг вэ? Мэдхгүйгээр бас нэг зүйлийг наадж штэ. Наадтаа хүн чинь наадтаараа хүн их сонирхолтой байдаг байхгүй. Зүгээр энийг ингээд зохихгүй бас сонирхол муутай болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд энэ 3 бөмбөг ингээд зохиол эргээд ирэхдээ чинь гар нь адилгүй болчих штэ энэ чинь. Тэгээд дор нь адилгүй болчих. За тэгээд яг энэгээр ингээд зохиол болно л та. Ингээд зохиол янз бүрээр зохиол болно штэ. Ингээд зохиол янз бүрээр зохиол болно тийм ээ. Ингээд одоо баяр баясгалаар одоо энэ юм зохино гэж бас зөх хэмжээгээр одоо сэтгэлийн хорыг тайлж байгаа байхгүй. Тэгээд хорыг тайлах гэж байгаа. Тэгээд хөлс гарахтаар бас хор тайлж. За ингээд зохиол ийшээ эргээд ингээд зохиол. За одоо яаж зохисон ч болно. Энэ зохихгүй болсон юм. За тэгвэл энэ яагаад энэ нэг юм хэрэм дэх байх юм байхгүй. Ингээ хэрэм зохиол болж байгаа байхгүй. Тэгээд хэрэмрээ ингээд зохиол ингээд маш ихээр зохиол ийм маягаар ингээд одоо зохиол. За гараараа ингээд зохисон ч болно шүү дээ. Ингээд тийм ээ. Янз бүрээр. За ингээд гараараа ингээд орж байна. Дараад нь бол одоо өвдгөөрөө хөлөөрөө чи бүр болно шүү дээ. Ингээд өвдгөөрөө за хөлөөрөө бүр болно. Тийм ээ ингээд хөлөн дэш нэг сайн өргөдөө яваа сайн үстэй. Ингээд энэ ясна чи болохгүй байх л та. Янз бүрээр л өсгөж болно шүү дээ. Тийм ээ. Ингээд тийм ээ. Яраараа ингээд тийм ээ. За ингээд одоо гэрт дотроо ингээд өөрийг нь байсгаад тэр ирүүлжээд ингэж болох юм аа гэж. За үүрээ дараагаар одоо за баяр баясгалаар эрүүлж их хор тайлах бөмбөгн наадмууд энэ сайхан тайвар тасгалаад ааж явж болж байна. Ер нь бол хүний ингээд гадна гараад гүүгээл одоо гимнастик биеийн хамрын хөдөлгөөн хийхдээ хүмүүсүүд бас их сонирхол муутай байдаг юм л. Тэгээд энэ наадах би сая нэг юм бөмбөг нааж штэ энэ чи би 90 хэдэн онд л ингээд зогтдог байсан. Тэгээд тэрнээсээ ургуулаад бодоод юм болж байгаа байхгүй юу. Тэгээ энэгээр наадахтаа ч юм бас ихтэй хөвжилттэй бас сайхан ингээд телевизээ үзэж байгаа ч юм уу гэртээ ч юм уу ингээд нааж болдог байгаа. Тэгээд энийг бол уурын уут гэж байгаа маа. Энэ ууттай. За энэ ууттай яат юм бэ гэвэл одоо бөмбөг хийнэ. Уурын ууттай уур муур хүрээд уцаад үржээвэл энэ жоо яаж болдог байх. Ингээд яаж ягаад ингээд дасчихдаг ч юм уу. Бөөлөө ингээд зохио явуулчихдаг ч юм уу. Бөөлөө нэг ингээд хишгэлждэг юм уу. Ингээд алга болчихдоо гэж бодоорой. Тэгвэл сайхан. За тэгээд ийм уут хийж чад энэ уутан дотор бөмбөг хийж байгаа байхгүй. Энэ бөмбөгөө ингээд хийгээд аваачих. За энэ бөмбөгөө хийгээд аваачаад энийг одоо энэ уут хийх чи юу байх вэ? Хүүхдийн бөмбөгчтэй энэ нэг 10 явна л байгаа юм чи. За ингээд сайхан ингээд нэг амын сайхан ингээд гисэж байгаа боочтой. За ингээд боогоод.
За ингээд ийм бэлэн болгочих нь. Энэ бол нэг бэлэн бөмбөг. За энэ бөмбөг. За энийг энэ дээр тавьжээ. За тэгвэл одоо сууж явахдаа яадаг цэцлэгнээ үрийн хүүхдийн бөмбөг. Энийг ингээд наадаад телевизээрээ сууж явахдаа ингээд наадаад байдаг багтаа ингээд наадаад ингээд бацгаад ингэж бацгаад тэгээд ингэж барайл ингээд одоо яаж чийс бодно дөө чи явахт ингээд өнгөөр наадаад их зугаатай байгаа байхгүй ингээд наадаад телевизээр үзээд ингээд сууж болно зүгээр нэг суугаад ярьж явахдаа ингээд наадаж болно ингээд биендээ хачиж болно ингээд яаж болно энэ өнгөөр наад бас нэг чухал юм болов энэ бол одоо жинхэнэ тамир тасгаач ингэж хачаад хэсэг байгаад нэлээ энэ шалаад хэрэгтэй юм тийм хэсэг байгаад энийг хийх нь бол одоо нэг илүү одоо дашаана одоо толгой одоо дунд чимнээ толгойг өвчл үүссэн өвчин байна шүү дээ. Энэ өвчтөй хүмүүсийн эхний хавцаанд энэ тамирыг хийгээд тэрний эдгэрэлтийг одоо маш их сайн болгоно шүү дээ. За ингээл тамирыг хийгээл ингээл тамирыг хийгээл ингээл чаар тамир хийгээл яг ингээл гараад аавд болно л доо ингээл нэг тамир хийгээ. Энэ яг одоо бөмбөггүй бол ингээл гараа ингээл ягаад ингээл татаад ингээл үзээд байж болно шүү дээ. Ингээл татаад ингээл за тэгэл одоо бас яг хөө ингээл хоёр талаас нь түлхээл тэгээд яагаад энэ бол дашааны үеийн тамир шүү. Маш их чухал юм байна. Нэгд одоо энэ настай улсууд дашааны үе муу болж байгаа улсууд энэ улсууд одоо ингээл хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ ер нь үүдэг үедтэй хүн бол гадна ингээд босоод тамир хийчих хэцүү байдаг шүү дээ. За ингээл энийг ингээд хийгээл тэгээд энэ бөмбөгөөрөө ингээд наадаад ингэж нэг түлхээл ингэж нэг түлхээл ингэж нэг түлхээл ингэж түлхээл ингээд нуруугаа сайн чангалаад ингэж түлхээл тийм ээ ингэж түлхээл тийм ээ ингээд одоо хоёр гараараа ингээд сууж явах. Энэ одоо энэ бөмбөгөөр ингээд яагаад ч нааж болно шүү дээ. Ингээд дээрээс нь дараад үүнээс нь дараад ингээд цаа түлхэлцээд хоёр талаас нь ингээд үүдгэж ингээд түлхэлцэхдээ чинь амар хүч авч байгаа байхгүй. Ингээд сууж ягаад бид нар биеийн тамирын дасгал хийгээд байж байгаа ш. Ганцхан бидний бодол үзэгдэл байдаг байхгүй. Бодол үзлээ сайхан зөв байх хэрэгтэй. Яавал эрүүл байна уу? Ер нь тэгээ хөдөлгөөн хийх чинь бол маш сайхан явдаг шүү дээ. Энд чинь бол баяр баясгал аз жаргал эрүүл мэнд олон зүйлтэй байна. За ингээд энэгээр ингээд одоо хөдөлгөөн хийгээд байж болно. За тэгэхээр энэ бөмбөг болтоор байна шүү дээ одоо. Би энэ бөмбөгийн гол зориулт бол юм бол энэ үүдгний үе муу хүмүүсүүд юм уу босч чаддгүй хүмүүсүүд их зориулын дөр их сайн гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингээд өшгөлж явах байхгүй ингээд үүдгээ ингээд суучгаад яагаад өшгөлсөн ч болно шүү дээ тийм ээ. Ингээд ээлжлээ өшгөлсөн ч болно. Ингээд одоо өвдөн дээр хажгаад ингээд хөдөлсөн ч өвдгний муу итгүүнүүд л одоо энийг сайн хийжээ. Босоод хийсэн ч байгаа яг эхлээд яг та нар өвдөг үджээвэл яг урдаа сууж байгаа ингээд сууж байгаад ингээд тэгээд байж тээ. Тэгсээр байгаа өвдгний үе чинь ийм зочрол авч байгаа байхгүй. Зочрол аваад өвдгний үе чинь сайн болох ёстой. Тэгээд өвдгний үе чинь эхлээд юм дааж чадахгүй ингээд зогсохдоор юм явахтаар өвдөжсэн бол ингээд зочрол авсаар байгаа энэ шиндэжэл авсаар байгаа дээр үе чинь сайн болно. Сайн болоод ирэхдээ та арахж болно босцохчод хийж шүү дээ. Урдаа болоо ингээд хийжээ. Миний энэ гол зорилт бол настай хүн болоод энэ юунд л хийж байгаа байхгүй юу? Энэ сууж байгаа гэх юм бол үүдгний үе муу усуд зориулж хийсэн. Тийм болохоор хүүхдийн бөмбөгөөр хөшгөн хүн наадахгүй гэдэг бол тэр болохгүй шүү. Энэ хүүхдийн бөмбөг биш, энэ ч юм бол эрүүжлийн бөмбөг, хүүхэд хөшгөн ямар хүн ч гэсэн энийг одоо хэрэглэж болно ингээд янз бүрээр үсгэж болно шүү дээ. Тэгэхээр одоо яг би бол ингээд хийж гээл дээ. Энээс илүү гоё сайхан янз гаргаад өөрөө зохиогоод одоо өөртөө баясаад энийг наадтаач их сайхан гоё тийм юу гэдэг байхгүй юу? Одоо тоглож наадж байгаа болохоор тийм ядрал зүдрэлгүйгээр баяслаар ингээд ирүүлжээ хороон тайлаад хөлсөөр хор тайлаад бөмбөг өшөглөөр сэтгэлийн хорыг тайлаад ингээд одоо хор тайлах бөмбөг гэж байгаа байхгүй. Тэгээд одоо өвчний хор бүх юм тайлж байна. За ингээд ихгүй. За ингээд одоо энэ босцогсноо. Одоо энэ дээрээс босцогсож байгаа одоо тамирын хийж болж байгаа байхгүй. За ингээд энэ ч одоо босоод ирэх юм бол энэ бөмбөг ч одоо холоо. За одоо бүжиг өшгөлж байгаа шиг ингэж өсөж болно шүү дээ. Ингээд за ингээд шилж байгаа. Ингээд шилжөөд энийг өрөөлөө. Ингээд гаргаж ирчих. Тэгээд ингээд шилжөөд. Гараа нь сайн хөдлөж өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл сая сууж явах бол гар сайн хөдлөхгүй л сууж явах гэсэн эргүүл байгаа шүү дээ. Тэгээд ингээд эрүүл мэнд дээрээ хурээ гэж гэж шүү дээ. Ояа дуугаан дуулдаг ч юм уу ямар нэгэн бүжигч гэдэг юм бүр болно шүү дээ. Ингээд шилжээ гараад ирж ингээд шилжүүлэн ян дүрээр шилжүүлж болно шүү дээ. Ингээд шилжүүлж болж ил байна. За тэгээд одоо ингээд үүдгээрээ болон сайн үүдгээр гараад болно шүү дээ. За тэгээд одоо гараараа явуулна шүү дээ. Ингээд гараараа энэ бүр болдог. Ингээд хаачлаа. За тэгвэл мөрөөрөө ингээд тохоогоороо ингээд болж ил байна. За тэгээд ингээд нуруугаараа
Энэ харин зүгээр юм шиг байна. Ингээд нуруугаа сайн хөдөлгөж байна. Яг л тэгээд баг шиг л хөдөлгөн үзэх тэгээд сүүлд нь илүү шиг хөдөлгөн үзэх тийм ээ. Тэгээд одоо сайхан шиглээд ингээд үжиглж байгаа юм шиг. Гараан сайхан хөдөлгөө. Гүү одоо зүгээр л ингэсэн ч болно шүү дээ. Ингээд өсрөөл ингээд яаж байгаа байхгүй. За тэгэл одоо юу яад болно? Дээс үсрэх хөдөлгөөн, хоосон дээс үсрэх хөдөлгөөн. Ингээд за тэгээд одоо бас гоё хөдөлгөөн байдаг шүү дээ дээс үсрэгч. Ингүүлж нэг үсрээл, ингүүл нэг үсрээл тийм ээ. Ингэж үсрээл, ингэж үсрээл. Ингээд одоо бас ингээд юм ингээд. Энэ хөдөлгөөнийг ингээд сайхан хөдөлгөөн гараад ирээд байна. Өөрснөө ингээд ямар нэгэн аргаар л ингээд ирүүлж хэрэгтэй. Ингээд бол энэ хор тайлх бөмбөг гэж байна. Энэ бөмбөг үлгээд авчих. Энэ уут хийж авчих нь ингээд гоё штэ гэх. Наадаа өөрийгөө басгаал тэгээд дээрээс нь ирүүлжээл бие махбод нь ирүүлж сэтгэл нь бас ирүүлж байна. Тэгээ бодох хэрэгтэй дээ. Ой би энэ дотор байсан сэтгэлийн дараас муухай юмнууд үгүй юм өвчин зовлоо энэ бөмбөгөөр дамжаад ишгэлээ явуулчихлоо гэж бодохгүй юу. Тийм ээ. Тэгтээс нь болно шүү дээ. Тийм. Гэхдээ яаж өссөн ч болно шүү дээ. Энд ч ингээд за зэргийн олон сайхан наадмууд байна. За энэ сайхан наадмуудаар сэтгэлийн сэргээгээрээ нас явсан ч гэсэн сэтгэлийн хүүхэд шиг гоё сайхан байгаарай. Тэгээ та эрүүл гоё сайхан байх болно. Баярлалаа.